За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдрийн бидний ярилцах сэдэв манайд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт үйл ажиллагааны хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх арга буюу ер нь бол 2016 оноос хэрэгжиж байгаа энэ сургуулийн үйл ажиллагаанд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулах вэ? Энэ үйл ажиллагааны захирал таны хувь нэмэр ер нь ямар байх вэ гэдэг талаас ярилцсан. За өөрөөр хэлэх юм бол 2016 оноос хойш энэхүү төсөл маань хэрэгжээд өнөөдөр ингээд дуусч байгаа. Хэдий ч цаашид сургуулийн үйл ажиллагаанд бид нэр энэ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох холбоотой үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэн авч явах уу, илүү үр дүнтэйгээр яаж зохион байгуулах уу, хүүхдүүдийнхээ ажил мэргэжлийг сонгох энэ үйл ажиллагаанд нь хэрхэн дэмжлэг үзүүлэх үү гэдэг талаас бас хэдүүлээ санал солилцож ярилцсан. За дараа нь ер нь захирал таны хувьд бас энэ 5 жилийн хугацаанд ямар туршлага хоригдлуулсан байна уу? Сургууль дээр ямар үйл ажиллагаанууд маань үр дүнгээ өгөөд байна уу? Ямар үйл ажиллагаандаа бид илүү анхаарахаар байна уу гэдгийг бас та бүхэн маань бодоорой. За 2016 онд боловсролын багц хуулийн дээр бол хүүхэд төрийн хөгжлийг дэмжих, тэдний авьяас сонирхол ирээдүйн зорилготой нийцүүлээд сургалтыг уян хатан байдлаар зохион байгуулна гэж заасан байдаг. За сургалтын төлөвлөгөөн дээр бол мөн заавал болон сонгон судлах хичээл үйл ажиллагаа гэж бас заасан байдаг. За энэ бүхэн нь өөрөө цаанаа ямар учиртай вэ гэхээр бид нар энэ боловсролын үйл ажиллагаа, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа хүүхдийн тэр хүсэл, сонирхол, авьяас гэдэг зүйл дээр нь бас илүү нийцүүлэн түүнийг нь харгалзан үзэж хичээл сургалтынхаа үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй гэсэн санаа явж идэг. За мэдээч хэрэг галах ангид орохоор хүүхдүүд хичээл сонгодог. За энэ яагаад цаанаа бид нар энэ төлөвлөгөөн дээр байгаа сонгон судлах хичээлийг сонгуулаад байна гэдэг маань бол ер нь тэр хүүхэд алстаа бол өөрийнхөө суралцах чиглэлд ажил мэргэжлийнхаа чиг баримжааг олгоход нь ийм дэмжлэг болох юм аа гэдэг талаас нь бас харах хэрэгтэй. Ингээд 2016 оноос хойш манай Монгол улсын хувьд 8 дугаар ангиас эхлээд ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйл ажиллагааг бол зохион байгуулж хэрэгжүүлж ирсэн ийм бас туршлагатай. Үүнийгээ ч бид цаашид үргэлжлүүлэн авч явахад илүү сайжруулах ийм зүйлүүдийг бас анхаарах хэрэгтэй байна гэдэг зүйлийг зарим зүйлийг бас та бүхэнд хэлье. За ер нь бол бид дараах 4 зүйл дээр бас ойлголтоо сургуулийн хувьд нэг болгож явах хэрэгтэй. Ер нь ажил мэргэжил гэж яг юу юм бэ? Ажил мэргэжлийн талаар сургуулиуд баггүй туршлага хоригдлуулсан ч гэсэн ер нь ажил мэргэжил гэдэг нь ерөөсөө хүний өөрийнх нь давуу тал хүсэл сонирхол дээр тулгуурлаад түүндээ үндслэн сонгож хийж гүйцэтгэж байгаа зүйлийг бид ажил мэргэжил гэж ойлгоно. Тэгэхэд бол бид нар хожим хүүхдүүд маань өөрийнхөө сонирхсан мэргэжлээр сонирхсан зүйлээрээ чаддаг зүйлээрээ илүү сайхан ажиллаж амьдрахад нь дэмжлэг болох үүднээс бид нар энэ ажил мэргэжлийн сонголт хийхэд нь тэр хүүхдийн хүсэл сонирхол гэдэг зүйлийг харгалзан үзээч гэсэн юм санаа явж идэг. За дараагийн бас нэг ойлголт нь тэгвэл ажил мэргэжлийн чиг баримжаа олгоно гэж яг юу хэлж байгаа юм бэ гэхээр бид энэ тал дээр эцэг эхчүүдээ багш нараа ер нь сургуулийн орчинд байгаа хүмүүсийг бид бол яг нь тухайн хүүхэд ажил мэргэжлээ төлөвлөх шийдвэр гаргахад нь ийм шаардлагатай мэдээллийг болоод өгч чаддаг, зөвлөгөө өгчдөг, дэмжлэг үзүүлждэг ийм чадвартай байх энэ тухайн ойлголтыг бас авч үзэж байгаа. За ажил мэргэжлийн чиг баримжаа холбоотой суралцах гэдэг маань юу вэ гэхээр сургалтын үйл ажиллагаагаар дамжуулаад хүүхэд өөрийнхөө хүсэл сонирхлоо олох, шийдвэр гаргах чадвартай болох ажил мэргэжлээ сонгох, өөрийнх нь дурч чаддаг зүйлээр дөрөөлөө тэр ажил мэргэжлийнх нь чиг баримжаа олоход чиглүүлж өгөх гэсэн эдгээр үйл ажиллагаануудыг бас энэ агуулгын цаана бид бас ойлгоно. За дараагийн нэг зүйл нь бол ер нь сургуулийн төвшөнд ажил мэргэжлийн чиг баримжаа олохтой үйл ажиллагааг чанаржуулах, өмнө захирал хүн илүү манлайлалтай оролцох гэсэн юм асуудал явдаг. Тэгэхээр өөрөлдөх юм бол 8 дугаар ангид хүүхэд дэвшиж суралцсанаас эхлээд энэ ажил мэргэжил гэдэг зүйлтэй бол энэ хүүхдийг бол салшгүй холбож өгөх ажил нь бол сургуулийн захирлын үндсэн үүрэг юм аа. Тийм учраас сургуулийн үйл ажиллагаан дээр 8 дугаар ангиас эхлээд хичээл болон хичээлээс гадуур бүхий л үйл ажиллагаанд өөрөө энэ ажил мэргэжлийн сонголт, хүүхдийн хүсэл сонирхол, давуу чанар гэдэг нь чиглэх ёстой гэдгийг анхаараарай. За дараагийн нэг зүйл нь бол ажил мэргэжлийн чиг баримжаа холбоотой асуудал дээр бол энэ гендрийн тухай ойлголт, тогтвортой хөгжлийн боловсролын тухай ойлголтыг бас бид яг нь давхар авч явах ёстой. Тэгэхээр ажил мэргэжилтэй холбоотойгоор хүүхдүүдийн энэ гендрийн талаарх мэдлэг ойлголт бол харилцан адилгүй байдаг. Эцэг эхчүүдийн ойлголт ч харилцан адилгүй байдаг шүү гэдгийг бас анхаараарай. За
дараагийн захирлын хувьд одоо үндсэн чиг үүрэг нь юу байдг вэ гэхлээр дараах дөрвөн зүйл дээр бас та хэд минь анхаарлаа хандуулаарай. Нэгдүгээрт нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгохтой холбоотой үйл ажиллагааг сургууль дээр зохион байгуулахад хамгийн түрүүнд захирал хүний хувьд сургууль дээр байгаа эрх зүйн зохицуултуудыг боловсронгуй болгох асуудал байдаг. Сургууль дээр мөрдөгдөж байгаа бичиг баримт, тэгээ сургуулийн түвшинд хэрэгжиж байгаа тэр үйл ажиллагааны бодлого төлөвлөлтөн дээрөө энэ ажил мэргэжлийн чиг баримжаа олгохтой холбоотой үйл ажиллагаануудыг бас төлөвлөж өгөх нь маш чухал байдаг. За дараагийн санаанууд энэ сургуулийн одоо сайн засаглалыг бүрдүүлэхэд тэр өнөхөө үйл ажиллагаанд оролцогч талуудыг одоо бүгдийг оролцуулах ямар одоо хөлбөр байж болох вэ гэдгийг харгалзаж тусгах. За дараагийн нэг зүйл нь хамтын ажиллагааны түншлэлийг бэхжүүлэх үүднээс сургуулийн одоо дотоод болон гадаад энэ түншлэлийн асуудлыг бэхжүүлэхэд бас анхаарах хэрэгтэй. Мэдээж ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа бол дан ганц сургууль гэхээс илүү нэгэн хамтын ажиллагаанаар үндэслэж бас явагдана гэдгийг анхаарах хэрэгтэй. За дараагийнх нь одоо захирлын анхаарах зүйл бол энэ сургуулийн менежментийн энэ талаар сайжруулахад анхаарлаа хандуулна. Өөрөөр хэлэх юм бол 8 дугаар ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйл ажиллагааг зохион байгуулахад ямар асуудал тулгамдж байна уу? За тийм ээ асуудлаа маш одоо зөв олж шийдлийн гарц гаргалгааг зөв болдог. Энэ одоо менежмент зохион байгуулалтыг бол сайжруулахад анхаараарай гэдэг санааг бас тайлбарлая. За өөрөөр хэлэх юм бол ер нь бол 8-9 дугаар ангид энэ чиглэлийн үйл ажиллагааг маш сайн төлөвлөөд хүүхдүүдийн хүсэл, сонирхол, эрмэлзэл энэ зүйлүүдийг маш сайн одоо чиглүүлээд өгчих юм бол 10 дугаар ангийн хичээл сонголтын асуудал дээр бол бэрхшээл бага гардаг. Яг амьдрал дээр бол хүүхдүүд 10 дугаар ангид ороод хичээлээ сонгох болохоор одоо байн өөрчлөгдөд байдаг, тогтворгүй байдаг. Энэ асуудал маань магадгүй 8-9 дугаар ангийн одоо сурагчдтайгаа одоо тийм төдийлөн одоо сайн ажиллаагүй болов гэсэн бас нэг юм одоо дүр зураг харагддаг. За тэхийн тулд 8-9 дугаар ангийн сурагчдад чиглэсэн үйл ажиллагаануудыг одоо сургууль дээр тасралтгүй явуулах юм хэрэгцээ шаардлага байна. Тэхийн тулд одоо 8 дугаар ангид элсээд орсон хүүхэд болгоноор тийм ээ 9 дугаар ангид байгаа хүүхэд болгоноороо ер нь өөрийнх нь ирээдүйн одоо ажил мэргэжлийн чиг баримжаа олохтой холбоотой төлөвлөл, зураглал хийлэгдэг. Дээр нь сургууль өөрөө энэ чиглэлийн одоо 8 дугаар ангийн хүүхдүүдтэй хэрхэн ажиллах вэ гэдэг бас зураглалаа гаргасан байх хэрэгтэй. За дараад нь сургууль өөрөө энэ чиглэлийн хөтөлбөрүүд боловсруулах ёстой. 8 дугаар ангийн хүүхдэд зориулсан хөтөлбөр, 9 дугаар ангийн хүүхдэд зориулсан хөтөлбөрч гэдэг юм те ингээд гаргах ёстой. За дээр нь одоо мэдээлэл сурталчилгааны одоо зүйлүүдийг бас нэлээд одоо бэхжүүлэх ёстой. Энэ тал дээр одоо гарын авлага, мэдээлэл, сурталчилгаа, хэрэглэх түн, ашиглах материал тий гадаад дотоодын одоо олон их сурвалжуудыг тавьж өгөх. Дараагийн нэг асуудал нь эцэг эхчүүдийг одоо энэ үйл ажиллагаанд татан оролцуулах, тэднийг бас зөв мэдээлэлээр хангах одоо ажил бол бас захирлын одоо үндсэн чиг үүрэгт явж байдаг. За дараад нь ер нь энэ одоо орон нутгийн одоо түвшинд ямар ажил мэргэжил чухал байна вэ? Цаашид бид юуг анхаарах вэ? Тэ орон нутгийн хэмжээнд бас энэ хамтран ажиллах, хамтран одоо энэ үйл ажиллагааг сурталчлах гэсэн ийм ажлууд байна. За хамгийн сүүлд нь бас нэг одоо захирлын анхаарах асуудал энэ ажил мэргэжлийн чиг баримжаа холбоотой олгохтой энэ сургуулийн зөвлөлийг бол 4-8 хүний бүрэлдэхүүнтэйгээр сургууль дээрээ байгуулаад тийм сургуулийн менежер мэн, нийгмийн ажилтны хэн нэгэн ахалж ажиллаад тэгээд одоо эцэг эхийн төлөөлөл, сурагчийн төлөөлөл, багш нарын төлөөлөл, тэгээд одоо төр төрийн бас байгууллагын төлөөлөл ингээд хамтын ажиллагааны түншлэл бэхжүүлэх хүрээнд эдгээр хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр энэ зөвлөлийг ажилуулад энэ ажлыг бол үр дүнтэйгээр зохион байгуулах бас энэ хэрэгцээ шаардлага бас байгаа. За тэгээд мэдээж хэрэг 2016 оноос хойш хэрэгжиж байгаа энэ хүү төсөл маань бол ашиглах материалууд нь бол ингээд цаасан болон одоо цахим хэлбэрээр гарч ирсэн. За тэгээд манай багшийн мэргэжилтэд шилжүүлэх институтын сайтад болон одоо тэгээд сургуулиудын номын сангуудаар дамжуулагдаад эдгээр одоо гарын авлага материалууд бүгд очсон байдаг. Тэгэхээр шинээр төгсөж ирж байгаа багш нараа чадахжуулах, шинээр одоо 8 дугаар ангид элсэн орж байгаа эцэг эхчүүдийг чадахжуулах, 8 дугаар ангийн хүүхдүүдэд энэ талын мэдээллээр хангах гэдэг асуудлыг бол захирлууд маань одоо маш одоо үр дүнгээр зохион байгуулаарай гэдэг бас хэлмээр байна. Яг одоо 16 оноос хойш хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагааг харахад бол ер нь бол ахлагангид орсон хойно ажиллаад байгаа нь бид магадгүй илүү одоо оройтч байна тий. Тэгэхээр бол улс орнуудын жишгээр бол одоо ядаж 8 дугаар ангиас нэгтээд бид энэ талын мэдээллийг
өгдөг, хүүхдүүдийн хүсэл сонирхлыг эртнээс тодорхойлуулдаг, сонголтоо зөв хийхэд эртнээс бэлтгэдэг гэдгээр байх тийм энэ чиглэлийн ажлуудыг зохион байгуулах гол хүн, гол манлайлагч хүн маань бол захиралтай шүү гэдгийг хэлье. Ингээд энэ зөвлөгөөг бас та хэд өөрийнхөө ажилд тодорхой хэмжээгээр тусгаж ажиллаж хэрэгжүүлээрэй гэдгийг хүсье. Ингээд